хүмүүсийн сэтгэл догшрох одоо сэтгэл нь ийм хямраад тийм ээ нөгөө сайхан сэтгэл нь алдагдаал муу сэтгэл нь их болоод ирэх үед ямар шинж тэмдэг гарах вэ гэхлээр нийгэмд ямар үзэгдэл бий болох вэ гэхлээр нүгэл буйныг андуурна гинэ. Тэр нь юу вэ гэхлээр яг сая таны хэлдэгчлэн нүгэл хийгээд буруу юм хийгээд байгаа улсууд нь завшаад байгаа юм шиг. Зөв явдлаар яваад зөв одоо суртахуунтай зөв ингэж явж байгаа улсууд нь хохироод байгаа юм шиг. Ийм ойлголт нийгмийн дунд бий болно. Тэгээ яаж нөхлөр хүмүүс энэ хүн ингэж яваад аж болох юм байна. Ингэ болох юм байна. Би ч гэсэн ингэж. Тий, би ч гэсэн ингэ. Төрөөс мөнгө хувьдаа хавал завшаад энэ хүн болж шít. Би ч гэсэн ингэ чи гэж бодоол. Тэгээ тэрийг хийдэг. Манай богдын лүнд дээр юу гэж байдаг вэ гэхээр ийм цаг үе ирнэ. Тэр цаг үед нүгэл буян хэвээрээ байна шүү. Нүглийг битгий эндүүрээрээ, нүглийг буян гэж битгий эндүүрээр. Нүгэл буян байдгаараа л байна. Үр дагавар нь эрдгээрээ л ирнэ. Нүгэл хийх юм бол нүгдийн үр дагавар зовлон эрдгээрээ ирнэ. Жаргал буян хийх юм бол буяны үр дагаварт жаргал эрдгээрээ л ирнэ. Энийг битгий андуураараа гэж бүр онцгойлон цагсан байдаг.